хүмүүсийн гэм нүглийн золиос болсон жаахан охин. Тэр худал хуурмаг нүүлтнүүдээр дүүрсэн энэ хотод эргэж ирэхийг хүсэхгүй л болов. 13 дугаар өрөөнд хянагч дуугаар гадны нөлөө төгөр тархин хязгаарч насгасан. Өвчтэй эцэгхийн ийм хүүхэд хүн болох хэцүүхэн л байдаг. Тэр охинд хэнийг ч битгий хүргээрэй. Энэ хүнийг таних уу? Дулаахан гартай хүн сайхан сэтгэлтэй гэдэг те. Ямар ч гэрч хэрэггүй. Имлэгт хоригдно. Зурагтаар өөрийн зарлагыг хараад цуцсан байгаа үз. Өнөөдөр нэгэнд цуглацгаас ганц нэг ажил яа. Оршихуу, эс орших. Дугаар нь энэ бүрэн зэвсгий яриад байгаа үнэн үү? Харин таны хэрэг хүлээх чадваргүй гэж нотолсон хүн. Ахин хоёр аллага үлдчихгээд. Орхон зэлсэн байх магадaltaй тул тань руу хамгийн өрөөнд ирлээ л дээ. Та юу гэж бодож байна? Чи эндээс гарч чадахгүй. Энэ харанхуй нүхний булан бүрийг би мэдэн шүү дээ. Хүний унаасанда ийм тодорхой хэрэг мөрдөж байсан. Чи бит хоёр найзууд байгаагүй. Гэхдээ тайсан байгаагүй. Их суртахууны хичээлийг чи биш би заах байлгүй дээ. Хадаа тантай ямар нэг байдлаар холбогдсон уу? Надад өөрийгөө хамгаалах юм би. Олон хүнийг айлгадаг хүн өөрөө олон хүнээс айж явах ёстой юм шиг. Та нарыг бүгдийг чинь хараал хэдээсэн. Цусыг цусаар! Амийг амиа!